Сайн бацгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За, өглөө босоод сайхан шинэхэн тугалсан хүрээхээ уургаар сүдэ цайгаа сайхан сүүлж гин. За, уургаар шууд цай болгох юм бол болохгүй учраас борцоо чанж авч жагаад араас нь уургаараа сүүлсэн. За, тэгээд сайхан өчигдөр хийсэн цуйнгаа цайнд аяж идчихээ. Тэгээд ер нь бол гаднах ажилдаа гарсан байгаа. Ер нь бол сүдэ цайн дээр цай идэх бол хамгийн гоё те маргааш нь. Өнөөдөр хашаануудынхаа доторх өвсний шагийг сайхан цэвэрлэх ажилтай байгаа. Тэгээ манай агаа цэвэрлээрээ гэж хэлчээ зониндоо явсан. За тэгээд одоо утахгүй мал төлөж эхлэх байгаа болохоор ерөнхийдөө ойр зарай юмаа бэлдэж байна. За манайхын жил хуц ухнаа жоохон орой тавьсан. Тэгээд одоохондоо арай яг төлөж игдрээг байгаа. Ер нь бусад айлуудыг хараад тахад баг төллөөд дуусж ийн лээ. За өнөөдөр хоёр дүүтэйгээ хамт сайхан хашаануудынхаа өвсний шагийг цэвэрлэж байна. За ингээд нэг цэвэрхэн газар өвснийхаа шагийг асгачих юм бол дараа өхөр ирж итгэж гисэндээ амар байдаг. Манад айгу баян баг дүү. Түрүүн сая сум орсон чинь надад мөнгө өгөөд ундаа энтер бахам захиж ахуулсан. Тэгээд дундуур нь сая нэг жоохон хөрчлөө. За тэгээд дүүнэртэйгээ хамт яг хашаагаа цэвэрлээд байжсэн чинь манад бас зочид ирсэн байгаа. Тэгээд зочид ирсэн учраас би орох шаардлагатай болоод тэг гэрлүүгээ орсон. Миний төг хараад агаарэ. Анадаа эрхэлж байгаа юм. Энэ тэрэгтэй нэрээ юм асахад айгүй чанга байдаг. Уул нь энэ тэргэндээ юм хом зөөхт болно амар л та. За өнөөдөр ирсэн зочиддоо сайхан жимби хийж өгөхөр шийдлээ. Манай ихч дүү бид гурав. Оюутан байхад амраад ирэхээр манай айгүй их жимби хийж өгдөг байсан. За жимби яаж хийхийг хүмүүс бараг мэдэх ах те. Сайхан маха жижиглж агаал ногоотойгоо хуураад тэгээд перц лаврын навчаар бас амталж болдог. Тэгээд сайхан ногоо тавьж болно. Тэгээд мантуу эсвэл гурил ас ингэ тавьчих болдог. Бид гур болохоор гурил тавьсан. Тэгээд жимбимэ маш гоё амттай болсон байсан. Тэгээд бичлэгийг минь үзсэн та бүхэндээ баярлалаа. Таалагдсан бол лайк, шеэр хийгээрэй. Баяр таа.